Сайн байцгаана үзэгчдээ Монголын сагсан мөмгийн талаар ярилцдаг Hope Notes нэвтрүүлгийн 2 дахь улирлын ээлжид дугаар эхэлж байна. Өнгөрсөн дугаараа хүргэснээс хойш Монголын сагсан мөмбөгт за үндэсний дээдлигийн хүрээнд маш олон сонирхолтой үйл явдлууд болж өнгөрлөө. Тухайлбал бидний хэдэн сарын турш хүлээсэн Boogie буюу DeMarcus Cousins үндэсний дээдлигт ирж за нэгэн сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахын хажуугаар бид тэр Boogie Cousins-ыг үндэсний дээдлигийн плей-оффын тоглолтод оролцохыг за UJ-ийн талбайд анхудаа үзсэн ийм 7 хоног байлаа. За мөн түүний хажуугаар Завхан Brothers багийн хувьд маш сонирхолтой мэдээлэл болсон нь мэдээж Diamond Stone плей-оффын яг өмнөхөн бага орхисон талаар мэдээлэлсэн. Түүнийг орлож Clinton-ы Early багтаа нэгдсэн. За түүний хамгийн ихний одоо Brothers-ийн өмсгөлтэй хамгийн ихний тоглолтыг ч гэсэн бид өнгөрсөн 7 хоногт харлаа. За үүний хажуугаар хамгийн онцгой байсан зүйл бол эмэгтэй финалийн цуврал өнгөрсөн 7 хоногт өндөрлөж бид аваргуудтай одоо аваргуудтайгаа танилцсан, аваргуудыгаа олж мэдсэн хэн байх вэ гэд Улаанбаатар Amazons болон Omni хөлгүүд багийн маш сонирхолтой цуврал өнгөрсөн 7 хоногт өндөрлөө. За үүний хажуугаар Монголын сагсан мөмгийн холбооноос зохион байгуулж байгаа Б зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт өндөрлөж за шинэхэн дасгалжуулагчтай Монголын сагсан мөмгийн холбоо өгтөж авсан байна. За өнөөдрийн дугаарыг хамтран хөтлөгчөөр сагсан мөмгийн тайлбарлах сэтгүүлч Инхот ажиллаж байна. Энэ орой мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе хэрэглээ үзэгчдээ ч гэсэн орой мэндийг хүргэе. Тэгээд Монголын сагсан мөмбөгт ялангуяа хамгийн том бүүн болсон мэдээлэл бол DeMarcus Cousins байлаа тийм ээ. За тэгээд дашим дуртай DeMarcus Cousins-тай гар барьсан анхны сэтгүүлч юм би байна. Монголын. Тийм надаас бол нэг их томгүй хүн байлээ. Тэгээд ер нь бол DeMarcus Cousins яг бүтэн багаараа өөрийнхөө багаар Монгол улсад хүрэлцэн ирсэн. За өөрийн бие хамгаалагч, менежер, за тэгээд медиа багч гэдэг юм уу ингээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсад ирсэн байгаа. Тэгээд Сэлэнг Бодон багийн хувьд ч гэсэн яг энэ дэлхийн одод зориулан одоо ийм арга хэмжээ ивент тий Монголд байх хугацаанд нас урт хугацааны төлөвлөгөө гаргасан юм байна. Яг аль өдөр нь ямар байх вэ, ямар хоол, юутай байх вэ гэдэг бүх шаардлагыг нь биелүүлж байгаа ийм мэдээлэл байна. Мөн 3 Азийн аварга туудахгүй эхлэх гэж байна. Эрэгтэй, эмэгтэй багуудын маань хэсгийн учраанууд бол тодорхой болсон. Эмэгтэй баг маань бол Таиландын шгшээ багтай. За тэгээд урьдчилсан шатнаас гарч ирэх дахин нэг багтай ингээд хэсэгтээ 3 багтай тоглоно. Харин эрэгтэй шгшээ багийн маань хувьд бол Сингапурын шгшээ багтай нэг хэсэгт уучраа таарсан. За мөн урьдчилсан шатнаас дахин нэг баг энэ хэсэгт нэмэгдснээр ингээд 3 Азийн аварга маань ердөө 14 хоногийн дараа эхлэхэд бэлэн болжээ. Тэгээд урьдчилсан мэдээлэлээр бол 21-ний өдөр, 22-ны өдөр аль нэгэнд нь манай тамирчид Монгол улсаас Сингапурыг зорихоор бэлдэж байгаа гэсэн юм мэдээлэл байна. Тэгэхээр за эрэгтэй 3-3 шгшээ багийн хувьд бол мэдээж энэ үлрэл үндэсний дээдлэгт тоглоогүй. Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд байгаа хулан бас эргээ ирсэн, их орондоо эргээ ирсэн гэдэг мэдээллийг бас хэлхээ марцсан байна нэвтрүүлгийн хэсэгт. Тэгээд эмэгтэй 3-3-ын шгшээ багийн бүрэлдэхүүн ер нь эцсийн байдлаар зарлагдсан хэсгийг. Тийм, эмэгтэй шгшээ багийн бүрэлдэхүүн бол эцсийн байдлаар хараахан зарлагдаагүй байна. За харин эрэгтэй шгшөөгийн бүрэлдэхүүнд бол та бидний сайн мэдж байгаагаар энэ жил үндэсний дээдлигийг үндсэн Ананд, Экватор, Дөлгөөн, Отгон жаргал, Дэлгэр нэм гэсэн ийм 5 тоглогчийн бүрэлдэхүүн байна. Тэгээд яг эцсийн байдлаар энэ 5 маань бол тавуулаа дасгалжуулагчдын багийн хамтаар Сингапурыг зорино. Гэхдээ эцсийн байдлаар бол 4 тоглогч Азийн аваргад тоглох нэ гэж. За тэгэхээр сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Нэвтрүүлгийн үндсэн хэсэгт бид аваргуудын студидтэй ирсэн байгаа. Ингээд зочдтойгоо студид иргэд олцгаая. Hope Notes нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өөрийгөө харьлын өдрөвчтэй Bacchus брэнд ажиллаж байна. За мөн хамтдаа төрүүлжлэх нүрээтэй Unitel Group, за үндэсний дээдлигийн албан ёсны банк, банк тус ажиллаж байна. Өнөөдрийн дугаарын зочдоор үндэсний дээдлигийн хошоо аваргууд хүрэлцэн ирсэн байна. За Улаанбаатар Amazons багийн тоглогч Болор Эрдэнэ болон Булганаар ирсэн байна. За та хоёртоо баярын мэнд хүргэе. Баярлалаа. Давхар баярууд өнгөрсөн байна. Мартин 8. Ер нь баярууд дууссан уу? Цагаасаар Мартин 8-ыг аваргын баяр гэдэг. Дуусаагүй явж энэ гэдэг. Дуусаагүй явж байна. Аваргын баяр уу? Хүүе болоо. Дуусаагүй. За сайхан юутай яг мэдээж маш том ажлын ард гарчлаа тий. Зорилготой үрсэн юм улирал байлаа. Тэгээд яг энэ том ачаанаас салсны дараа одоо юу хийцгээж юм? За ямар ч тач сайхан аварга авлаа. Тий. За аварга авсны дараа ер нь л айгүй хөөрөлттэй байсан багаараа. Тий.
мэдээж угаасаа яг хинч яг хүсээд бас яг олон жил тоглож байгаа хүмүүс энэ том цомыг те энэ аваргын цомыг өргөж бас чаддггүй тий. Тэгээд яг Amazon-с багтайгаа яг энэ аваргын цомыг өргөөд ботсон сонсныхаа ард гараад гэсэндээ бас маш их баярлж байна. За тэгээд яг аваргын баяраа тэмдэглээ ер нь дараа нь бол амар гоё амьсгаа авсан. Маш гоё тайвширсан тий. Тэгээ одоо дараагийнхаа гоё зорилгоо гоё биелүүлээд багаараа гоё юм да тий. Аха дараагийн зорилгоосаа суулж болох өнөөдөрхөн дасгалжуулагчийн бие зэрэглэлийн одоо үнэмлэхээ гард авсан байгаах тий. Тий сая яг нэг 30 минутын өмнө ирсэн яг манай холбооноос бие зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт зохион байгуулагдаад тэгвэл өмнөх яг C зэрэглэлийнхаа яг дасгалжуулагчийн сургалтаас юу н онцлог байсан бэ гэхээр нэгт угаасаа мэдээж шат агч байгаа. Арай жоо хүнд байсан. Тэгээ нөгөө нэг саяны финал плей-оффын хажуугаар одоо манай багийн дасгалжуулагч нь уугийн агш бит хоёр ерөөсөл багт бэлтгэлдээ ирээл тэгээд бэлтгэлийн ханааналтын сургалтандаа суугаад би ч бас өөрөө нэг урангаан дээр багшилдаг учраас тэгээд айл ингээл зохицуулаад ерөөсөө яг тэгэл амралтаа маш сайн өөрөө зохицуулаад хоол ундаа гэл ерөөсөө энэ нэг сар бол үнэхээр биси байлаа тий. Тэгээ 2 сар бол ингээд шахаал дуусчихлаа. Өмнөх C зэрэглэл нь болохоор яг 5 сар үргэлжилсэн. Сардаа яг 7 хоног яваал ингэсээр гадуус сая бол яг бүх юм ингээл амар шахах байсан. Гэтэ маш хурдан явж өнгөрлөө тий. Тэгэл энэ их чанартай болт юм. Завгүй улирал ер нь дуусч байгаа юм байна шүү дээ. Завгүй улирал тий маш завгүй л байсан тий. Тэгээд би зэрэглэлчин сая яг юугаар онцлогтой вэ гэхээр бүх дасгалжуулагчнаас ерөөсөл нэг өдрийн төлөвлөгөө, 7 хоногийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөө гэж яг гаргаж өг. Зур наатан дээрээ ингэж бичих гээд ер нь л яг тийм шаардлага өндөртэй. Шалгалт маягийн юм шүү дээ. Сургалт тий. Яг явцтай тийм юунуудаа аваад сая боллын практик буюу онлоор гэдэг яг 2 янзаар тийм шалгалт. Тийм. Цаана нэг уугийн агш нэр авир хөөх ингэ. Бэлтгэлээр ирнэтлээ. Анги охоо. Анги байна тэгээд. Хоорондоо. За болроо аврагын баярынхаа маргааш шууд хичээлдээ явсан. Тийм шууд хичээлдээ явсан. Тэгээд энэ жааны тохиолдуулаад гэж. Чөлөө өгсөн багш нартай баярлаа гэдэг. Яг авраг аваад мэдээж уусаад яг цагаан сар ингээд яг ямар ч амралтгүй нэг өнжөөл тоглоодсэн болохоор үнэхээр амралтгүй байсан. Тэгээд яг юудсан багаараа яг энэ бүхний ард гараад одоо миний хувьд бол яг 2 дахь аврага авж байгаа. Яг энэ Улаанбаатар Амзаас багтаа тоглоод 3 жил болж байна. Тэгээд 2 дахь аврага аваад яг ингээл бас хуучин багийн эгч нар маань бас аврагын баяр дээр маань хүрэлцэн ирсэн. Тэгээд ирээд ингээд нэг тийм гоё мэдрэмж төрсөн. Дахиад ингээд аврага аваад энэ цом ингээд буцаад ингээд манай баг дээр ирсэн ингээд үнэхээр сайхан байсан. Гоё штэ. Одоо бараг 10 20 жил сакс тоглоод нэг ч авраг аваагүй тоглогчд байна. Болроо 3 илэрлэл ерөөсөө дээдлих тоглоо 2 удаа авраг олж нэг бол гоё ягаах те. Тэр гоё юм. Тийм тэгээд яг нэг аврагын цувралыг илүү одоо задлаад ярих юм бол их хүнд одоо байлаа шүү дээ. Яг булгаа, болроо гэд ариун цэцэгч гэдэг юм уу, бөөгч гэдэг юм уу. Яг нэг тодорхойсон 6-аас 7 тоглогч дээр энэ бүх ачаа ирсэн. Ийм цувралын 6 тоглолттой байлаа. Тэгээд маш их ядарсан. Тийм, аврагын цувралыг бас эргэн саны тий. Эргэн санахад. За ямар ч тач маш яг энэ завгүй тийм ачаалттай байсан нэгт. Хоёр талаар яг манай яг дасгалжуулагч нарын баг айгу гоё ажиллаж өгсөн гэх юм уу. Тэр нэг яасан бэ гэхээр тоглолтоос тоглолтын оронд яг нэг хоногийн завсартай байгаа учраас яг тэр нэг өдрийн яг бэлтгэлтэй өдөр болохоор бид нар тэгж амар ачааллуулж ингэж пүүшилж мөшлөөгүй. Ерөнхийдөө яг хамгаалтан дээр яг юун дээр ажиллах хэвтэй бид нар давталгаан дээр яг яаж ашигтай байгаад байна. Энэ дээр ингээ энийгээ бүр илүү явуулаад өгөрэй гэдэг ч юм уу тий. Тэгээ ер нь бол бид эдийн шийдэлтэн дээр нэг ингэж яагаал ерөнхийдөө бидийг аим гой амрааж өгч чадсан гэх юм уу ингээ rest бүр аим 100% аваад тэгээ тэр чинь ингээл яг бэлтгэлийн маань гой зохицуулаад өгч байгаа учраас бид нар лөө бас яг юм сэтгэл зүйн аим гой юм чөлөөтэй гой тайван байж чадсан гэх юм уу. Бусад багууд бол ер нь бол би ч одоосаа бас нэг ассаасаа ирсэн манай багш л бас бүр илүү бүр ингэж гой чангалж өгдөг. Ер нь яг тэр бас яг давуу тал байгалах. Гэтэ яг юм онцлог гэх юм бол яг манай дасгалжуулагч нар бол яг тэрэн дээр ингэж аюу гой бид тэдэг аим гой тайван байлгаж өгсөн. Тэр нь бас яг энэ амжилтанд хүрэх энэ аврагын цомыг өгөх бас яг нэг түлхүүц болсон гэж харж байгаа. Манай коучийн хувьд бол яг ингээд улирал ихснээс хойш ингээд финал дуусан тусдал ер нь нөгөө баг амар сайн судалдаг. Тэгээд өөрөө ер нь бол нөгөө одоо эсрэг хоёр багийн тоглолтыг хүртэл ингээд 2 3 дахин үзээд одоо ингэж давталт юм байна, хамгаалтан дээрээ ингэж хамгаалт юм байна гэд тэр бүгдийг нь өөрөө одоо видео эдитер ингээд эдитлээд катлаад тэгээ бид нар руу илгээдэг.
Тэгээд яг миний хувьд бол бодохоор манай коуч ингээд яг тоглолтын өмнөх ер нь шүн амар стресстэй ингээд ер нь унтаж чаддгүй маргааш яах бол гэд жоохон санаа зовоод зоод идэг гэсэн. Тэгээд тэр одоо бичлэгээрээ биднэрт илүү одоо маргаашийн тоглолтод нь бэлдэж өгөөд илүү тийм төлөвлөгөөтэй ордог. Тэрүүгээрээ илүү давуу тал байсан. Энэ улирлын бас аврагын цуврал одоо 3 улирал ер нь бол яг хүлгүүд Amazons гээд финалтлаа шүү дээ. Энэ улирлын финалийн цуврал маш сонирхолтой эхэлж исэн. Эхний ажлыг хүлгүүд Amazons гэж яагаад 5 дахь тоглолтын дээр Amazons өөрсдөндөө давуу талыг бий болгож чадсан. За тэр 6 дахь тоглолтын өмнө тэр тоглолтыг бас хамтдаа эргэж санацгай хайлайтыг хамтдаа үзээд ер нь энэ тоглолтын өмнө яг сэтгэл зүй болоод тэгээ энэ тоглолтод хэр бэлтгэлтэй орж ирсэн бэ багаараа. За яг 6 дахь тоглолтын өмнө болохоор манай дасгалжуулагч юу нөөрөө маш бидрийг тайван байлгаж чадсан. Тийм. Энэ бол 6 дахь тоглолт жигсэн бид нар энэ тоглолтыг авах хэрэгтэй шүү. Бид нар хийх хэрэгтэй мэл хийх хэрэгтэй. Яг одоодоо идүүлээ төвлөрөөд бид нар одоодоо төвлөрч чадах юм бол тэр аврагын цомыг авч чадна. Тэгэхээр төрүүлж бид нар яг тэгж одоо сэтгэл зүгээрээ ч юм уу одоо бид нар авчнаа ч гэдэг ч юм уу тий эсвэл нэг тэгж яарч тэгж сэтгээггүй. Тэгээ мэдээч яг хүн бөмбөг бүрийн төлөө тэмцэе гэж ярьсан. Хамгаалтан дээр хамгийн гол нь хамгаалтан дээр бид нар маш хүчтэй байж ич тий яг нэг хүн шиг ингэж хөдөлчээж бид нар ойлголцож давталгаан дээр бүр гой сэргэж орж ирнэ шүү тий. Тэгээ яг нэг тиймэрхүү яг анхаарах юмнууд дээр мань тасчлуулж гоё хэлж өгсөн. Манай багийн хувьд бол бас нөгөө яг тоглолтынхаа өмнө хоёр сэтгэл зүйчтэйгээ ярилцаад багаараа төсөөсөн энэ тоглолтыг 6 дахь тоглолтыг ямар болох вэ? 5 дахь 6 дахь ер нь бүх финалийн бүх тоглолтуудыг ер нь л төсөөсөн байгаа. Одоо бөмбөг алдалт аль эсвэл 3 шидэлтэд оруулах гэдэг тэр бүгдийг төсөөлсөн. Тэгээд төсөөлж чадсанараа бас бид нар илүү төвлөрөөд тоглолтондоо илүү фокуслаж орсон юм болов уу гэж бодсон. Тийм, яг одоо бид нар тоглолтын одоо онцлог мөчүүд харагдаж байна шүү дээ. Ер нь сүүлийн 3 тоглолтонд дутуу эхлүүлсэн Amazons. Тэгээд араас нь дандаа нөхөж явсан тийм. Яг ийм тоглолтын ялангуяа аврагын цувралд ингэж тоглолт болгон дээр араас нь нөхөж явхад сэтгэл зүгээр юугаараа давуу байх хэвээр. Манай ер нь яг энэ удирдал эхэлж байхад бидэртээ яг энэ сэтгэл зүйчийн баг гэж айгүй гоё ажиллаж өгсөн. Зарим багуудыг би зүгээр хараад юу ажиглаа л хэдэ нөгөө финал руу төхөөд ч юм уу эсвэл плей-офф руу орж ирэхээр гинт нэг сэтгэл зүйч нар гарч ирэл тэгэл яг тийм манай баг болохоор ерөөсөө л тоглолт эхлэхийн өмнө ч юм уу тоглолтын дундуур одоо яа тийм бэлтгэл дээр ч юм уу ер нь дандаа ингээд сэтгэл зүйч нартай аймаг гоё ажиллаж ирсэн. Тэрэн дээр болохоор ерөөсөө яг тэр эхний хагас дуусаад одоо манайх хүлгүүдийг нэг ингээд хойноос нь хөөж байгаа гэдэг шүү дээ. Нэг арай нэг давуу байдлаа эсрэг баг авцсан байхад яг тэр сэтгэл зүйч нарыг хэлж байгаа үгтэй бидрийг гоё тайвшруулж байгаа бүр илүү фокус руу ингэж фокуслуулж өгч те нэг дасгалуулж яадаг ч юм уу яг тиймэрхүү юм руу яг тэгж бидрийг гоё чиглүүлж өгч те бид нар бас яг тэр сэтгэл зүйч нартай яг тэгж гоё ажиллаж сурцсан байсан болохоор бас яг гоё яг сэтгэл зүйн давуу байдлыг бас аюу гоё авч өгсөн гэж бодож байгаа. Тэгээд яг нэг бас яг Франы яг гоё манай тасгалжуулагчийн магтах зүйл нь юу вэ гэхээр яг эхний хагас дуусчаад яг тэр өрөөрөө ороод бидэрт яг бидрийг яг тэгэж чиглүүлж өгж байгаа тэр үг нь амар гоё. Бид нэг амар бас ингээл сэтгэл зүгээр унгаахаар ч юм уу те эсвэл одоо яадаг чинь тиймхүү үгнүүд бол ерөнхийдөө хилдэггүй хин нэгэн рүү чиглэлсэн чигчс одоо чиний буруу яадаг ч юм уу тийм юм яадаггүй ерөнхийд нь бидрийг яг ингэж амар гоё базж өгөөд тэг анхаарах хэвээр зүйл төр мэдэж бол зэмлэн мэдэж бол загнан те тэгтээ яг нэг юм арга барилнууд бол үнэхээр гоё санагдсан. Тэгээ буцаад яг ингэж орж ирээд бид нар айгуу гоё сэргэж орж ирсэн. Яг энэ 6 дахь тоглолтын дээр нэг шидэт өглөө байгаа юм да тэр хувцас хүрээнд тийм хувцас хөр бол үнэхээр яг бэст шүү. Манайхаас халуухан болдог. Тэгээ ярианаас нь яг сонсоход ялчгүй сэтгэл зүйн давуу талаар л ер нь энэ цувралд ялж байгаа болсон юм шиг сонсогдож байна. Ингээд тоглолтын ихэнх хугацаанд баг эхний 3 үед оноогоор ингээд хоцроо явж байгаад яг энэ 4-р үед нэг хитгэн оноогоор те магадгүй 2 давталгоонд 6 оноо 5 оноогоор ингээд илүү яваад тэр одоо онооны илүүгээ маш сайн хадгалж чадсан нь одоо бас яг энэ цувралд хожил байгуулсан гол зүйл болж байгаа юм санагдаж байна. Тийм тэг хүлгүүд чинь бас өөрсдөө төрүүлээд бас айгу алдааны асуудалд орчихдог гол төлөвлөгч тийм тийм. Ер нь бол бас яг тэр нөгөө нэг хүлгүүдээ өөрсдийнх нь бас сэтгэл зүгээр бас яг ингэ тэмцэлтэй л явж тэр сэтгэл зүйн талаа явж байгаа учраас
Тэгээд алдааны асуудалд нэгт орсон учраас бас нөгөө нэг багууд чинь бибинийхээ одоо нөгөө дагдаг штеп гэж уусдаг штеп. Тэгэхээр бас яг юм давчуу нэг тийм стресстэй байдал руу орж өгөөд нөгөө талаар бол бид нар бас өөрсдөө яг тэр хурдан давталгаанд байна уу тий. Одоо тэр оноонуудыг авах хэрэгтэй оноонуудыг яг гоё авч өгсөн учраас тэгэл яг дагуу байдлыг яг гоё аваа гэж харж байгаа. Тэгээ Amazon-сын хувьд яг хоёр зочин дээр илүү төлхөө ярмаар байна. Ингэж тоглолт болгоныг нэг тоглолтыг бол нэг 5 дахь тоглолтыг гэж санаж гинөө булгаагийн хувьд нэг дараасан хоолой шидэлтүүд багийн таслалт хийсэн. Тийм бөмбөг таслалт эргүүлээд аваад ирсэн ч гэх юм уу. Болроогийн хурдан товтлогоонууд ингээд хэдий баг ротейшнээр ажиллаж байгаа ч гэсэн нэг тийм яг тухайн тоглогчийг бүрэн ашиглаж чадаад байсан. Тэгээд би нуулгүй хэлэхэд 4 дахь тоглолтын дараа ингээд талбайг дээрээс харж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар бүгд өвдгөө тулцсан, ташаагаа тулцсан. За Грейсберг бүр шийдний доотлын зөөлөвчийг налцсан ч гэдэг юм. За энэ нөхдүүд 5 дахь тоглолтод 6 дахь тоглолтод их хэцүү юм байна да гэж харж ирсэн. Гэхдээ маш том төсвөр төвчээр гайхалтай эргээрэлтэйсэн шүү. Тэгээд баяр үргэмээр байна гэх юм. Тэг ялангуяа болроогоос асуумаар байна. Аврагын цувралын одоо энэ үйлрэл баг ихэнхдээ бэртэлтэй байж байгаа. Тэг плей-оффоос эргээ ирсэн шүү дээ. Тэгээд яг эхний үйлрэлийг санаж ийн, хоёр дахь үйлрэл дид авраг болдог жилийг болроогийн минуттэй. Тэгээд тоглолтууд одоо хоёр дахь үйлрэл бүр их сайжраад ороод ирсэн байсан. Тэгээ энэ үйлрэл одоо харьцангуй хүнд эхэлсэн тий амаргүй эхэлсэн. Тэгээд ер нь яг яа сэтгэл зүгээ бэлтжээ. Одоо яг ингээд өөрийгөө сэтгэлээ нээгээд хэлвэл юу нь хэцүү байв. Тэр хэцүү зүйлсүүдийг яаж даван туулж ив? За миний хувьд бол яг эхний 1 сар бол хэр хэцээсэн. Тэгээд одоо бүхэлд нь 5 6 сар ингээд багийнхаа бэлтгэлийг гаднаас нь хараа сууж исэн. Тэгээд одоо хэдий хар суугаад хийх өөр юм билэ. Тэгээ ороод яг хийнгүүд одоо хувилбараа цээжлээгүй ингээд буруу хийдэг ч юм уу. Альсаа систем манай багийнхын аль хэдийн системэндээ суудсан байсан тэр үед. Тэнгүүд би ингээд яг системээр ингээд гүйж чадахгүй ингээд тэр үе үнэхээр хэцүү байсан. Тэгээд яг өмнө жил бол мэдээж угаасаа багийн ингээд төлөвлөх гол тамирчтай нэг байсан. Энэ жил яг ингээд хэдий ингээд зарим тоглолтын дээр финалийн зарим тоглолтын дээр гараанаас гараад зарим тоглолтод нь сэлгэнээс гарсан ч гэсэн ер нь бол энэ багт хийж чадах одоо өөрийнхөө бүх нөөц бололцоог би гаргахыг хичээсэн. Сайн хамгаалъя, сайн довтлоё гэдэг зүйлсийг хийхийг хичээсэн. Тэгээд дараагийн удирдалтаа илүү одоо бэлтгэлээ хийгээ формонд ороод ирэхээр сайжрахаа гэж бодож байна. Амазонстой бол бас нэлийн урт хугацааны гэрээ байгуулсан баг тий. Тийм, ер нь урт хугацааны гэрээ байгуулсан. Тийм удирдлагын ихний агс болрооч нь юу хийсэн шүү дээ. Amazon-сын баг пэйж хуудасны Instagram-ын дагагч магагчийг өстой супер өсгсөн биз дээ. Тим судалгаа байна уу болроо? Байхгүй. Манай баг яг манай менежер дараалтных нь бол Instagram, Facebook хуудсыг ал яадаг. Тэгээд яг тэр үедээ бэртэлтэй ах үедээ зөвөр ингээ блог энэ багийнхаа тавилтын зураг мөргийг бүр амар нэмэгдсэн шүү дээ. Өөрөө Instagram юу юм дагагч нь ерөөсөө шууд инфлюенсер болоод хүмүүс чинь нөгөө нэг бичлэгийг үзээд айгу дагаад тэгээ надаас хэлчихсэн болоо. Миний дагагч гэсэн. Хүмүүс амар их дагаад намайг бүжиглсэн чинь л амар санаа. Яг Австрали ингээ бүжиглсэн чинь л амар ихсээд байсан. Би өөрөө жоохон сүлтээ жоохон санаа. Зүгээр ингээ тоглолт болгон дээр бүжиглээ. Зүгээр одоо жоохон гоё сагсаараа бүжиглэмээр байгаа байхгүй. Бас булганы хувьд өнгөрсөн үйлрэл аваргууд хөлгүүттэй аваргын цом өргөөд энэ үйлрэл багаас солиод хуучин багтаага финалд тохос ямархуу байсан. Тэр одоо давуу тал болсон бах те магадгүй. Тийм. Ер нь мэддэг хүмүүс. Улирлын яг дундуур болохоор нөө сая яг энэ улиралд анхудаага ер нь хүлэндөө бэртэл авч үзсэн. Авсан. Тэг ер нь сэтгэл зүйд ч гэсэн айгүй нөлөөсөн. Өмнө нь ерөөсөө ингэж хөл мөл гар мар өвдөд ч юм уу бас нэг бэртэл аваад тоглож исэн удаа байгаагүй. Тэгээд тухайн үед яг юу бодогдсон бэ гэхээр манай багийн одоо бэртэлтэй байсан хэд ч юм уу хүлгүүдээ тэр хэдийг яг 100% ойлгож чаддгүй байсан юм байна гэж харсан нэг талаас. Тэгэхээр ерөөс яг нөө биеэрээ өөрөө туулаад ирсэн чинь л яг нөө өмнө багийнхаа хамтрагчд ч гэдэг одоо бас ингэ дүү мөгээ болор дүү мөгээ бас 100% ойлгож ирж байгаа. Надруу хандаад юм илэнгуут нь хүртлээ ингэ 100% тусаад окей тэгвэл ингэхүү тийхүү те энэ зүгээрөө гэлдэг гэж. Тэр нь улиралд бол бас яг хүлгүүттэй нэг 2 3 таарахад бол би 2 дээр нүс тоглоогүй. Тэгээ энэ 3 дахь тоглолтын дээр бид нар ер нь айгүй багийн бэртэл айгүй их байсан. Ихэнх нь ер нь хүлмүлээс байсан гэд. Тэр нь багаас зарим татагтаад тэгж чахт ерөөсөө яг тэгээд тоглохоос өөр аргагүй ер нь хөл басч гайг болчихсон. Тэгэл улирлаар тоглоход бол бас ер нь жоохон бие барьсан.
Гэхдээ яг мэдээж яг хамгаалтан дээр тэгээд тэр бөмбөг таслал оновчтой дамжуулалт мэдээж сул руу өөрөө шидэх гэсэн ер нь аль сэтгэл зүй байсан. Саяны финал дээр бол ерөөсөө ерөөсөө нэг тийм сандрал бол байгаагүй. Уусаа тэгэл яг хийж чаддгаа харуулъя. Тэгэл багш маань ч гэсэн надад бас бахархсан баха. Тэгээд хараад тэгэл угаасаа над нэг муу санахгүй тийм. Тэгтээ би ч нөгөө нэг багштай ерөөсөө хаас яг бол таарж байгаа шүү дээ. Ган дээр таарж байгаа, арина дээр таарж байгаа тийм гот л тэгэл багш ч бас гоё шүү дээ. Сая өглөө ч гэсэн таарчаад ирсэн биз дээ. Тийм тэгээд бас үгээр иднэ гэж. Тийм бас нэг яаж ийн гээл тэгээд. Тийм бас нэг асуулт байгаа нь нөгөө талд сэлгээний суудал дээр яг ингээд бүр аврагын сурал тоглох боломжгүй болсон. Ихэр нь сууж ирсэн шүү дээ. Тийм. Минжин хоёр одоо цуг амьдэрдэг үү? Бид хоёр цуг амьдэрдэг. Ер нь хэрэг санаа зовж юм чинь. Яг өөрт нь юу бодож байгаа. Ер нь яг нэг ингэ болсон юм амар гоё богино хугацаанд амар гоё яриад. Хөл нь ер нь өвдөж эхлээд тэгээ битэрч угаасаа их рүүдлийн чайгаар байдаг. Тэгэл болж байгаа болохгүй байгаа юм уу маа ингээл хоорондоо ярина. Цаат чаа яг нэг өвдөд ингээд хөлбөт чи ямар амар бэлтгэлээдэг баг үлээ тий. Тэгээ бас яг хөл нь өвдөд ингээд надад хэлээлсэн. Тэгээ би нэг уранган дээр хүүхдүүдтэй бэлтгэл ороо гэж хэлсэн чил. За би ямар ч тийм имраагаа авах болчлаа. Очоод нэг хариун гарцсан байна. CD-г авчаад тэрийг гэлгээ явсан. Тэгээ би чи нэг 3:30-аас нэг хичээлээ орчвол бийжсэн чил уйлал ороод ирсэн цаалт. Тэгэл угаасаа яг ойлгомжтой л юм чи харцаар нь л шууд ойлгож байгаа юм чи. Тэгэл дагаж ингээл хоолоо зангирал би одоо ямар уйлж байгаа юм нэ хажууд тагаад уйлаад талтана ш. За зүгээр штэ тэгээд бас над хөлмөл гармаараа яг хагалгаа маглаанд орч тэгэл бид нар бас залуухан шүү дээ 25 зүг хайггүй шүү дээ. Тэгэл ингээл бас үлгэр жишээ ингээд хөлөндөө хаалгаа хэлгээ зүг зүгээр бас ингээл тоглоо явж байгаа хүмүүс байна. Бас нэг амьдрал нь сүрчээд байгаа шиг бигээсээ. Тэгээд цаад чи арай нэг гайгүй амьсгаа аваад тэгээд сайхан амьдч нэг солонгос руу амьдч хөлийн хаалгаанд орно гэд хөөцөлтөд яваад байгаа цаад чи. Тэгээ ямар бүр карьер нь дуусчаад байгаа ш тий. Тэгэл их хичээлээс ороод ирэл тэгэл окей шүү дээ. Яг бэрцсний дараа үнэхээр нэг амьдрал дуусж байгаа юм шиг санагдтiin байлээ. Амар хэцүү санагдтiin байл. Дахиж буцаж ингээд эргэж ирч чадах болоо гэсэн бодол нь хэрэг юу яд юм бэл бодогдтiin бэл. Тий, яг энийг дэлэнд л байгаа. Ибахта бүр маш их баярлаа гэж хэлмээр. Манай багийн терапевт тий. Мөнгөөр эмнэлгийн эмч айгу мундаг залуу байгаа. Тийм тэгээд манай болроог бас ингээд яг энэ үртэл үнэхээр бүр яг туулж яг ингээд найз шиг ах шиг эмч угаасаа эмч тэгэл ингээл ер нь л би бас өөрөөс эмчилгээ хийлгсэн учраас айгу сайн ойлгоод байна л та. Тэгээ Ибахта маш их баярлаа. Хайртай шүү. Хайртай шүү. Ер нь манай багийн хамгийн гол баатруудын нэг шүү. Тийм бүхэл бэртэлтэй хүмүүс одоо багийнхаа эмчээр очиж эмчлүүл заагаад тэгэхээр. Ер нь тэгэхээр ингээд спорт гэдэг багийн спорт юм цогц зүйл гэдэг нь эндээс бас харагдаж байгаа бах тий. Сэтгэл зүйч ямар чухалын одоо терапевт хөдөлгөөнд засалж эмч гээд бүгд л бас өөр юмнууд байгаа шүү дээ тий. Тэр бүхэн ингээд цогц байж багийн амжилт энэ том амжилтаас ирдэг гэдгийг үзэгчид маань эндээс бас харж байгаа хаа. Тийм нэг хэдэн жилийн өмнө бид нар гайхдаг байл шүү дээ. Энд ч одоо юм гадны баг ирэхээр тий. Тоглогчдоосоо олон юм ажууд нь 4 5 6 7 юм нөө. Тийм чи одоо яг тэр төвшөнд өөртөө ирчлээ. Тэгээд гоё байна. Тэгээ Булган Минжин хоёрын сая яриан дээр нэм хийчихсэн. Ер нь л багасаа л сакс тоглодог байсан тий сурагчдын лиг. Хоёр ч гэхдээ ихтэй л өөр баг байсан тий. Битэр ч яг суур бол бас бүжигч шүү дээ. Манай ээж ч өөрөө спортын Монголын спортын бүжгийн холбооны бас юу хүндтэй юм хэлгчиж явдаг. Битэр ч ерөөсөө яг суурал яг бүжгээр тавиулаад 4 5 настайгаас эхэлж бүжиглэл. Тэгэл бүжигч яг ингээд яг сакстайгаа аим гоо оршоод ирд юм лээ. Сакс ч өөрөө угаасаа ер нь бас бүжиг гэж ярьдэн шүү дээ ер нь. Тийм үү болоо. Одоо яг тийм. Тэгээд битэр ч ерөөсөө яг Орос сургуультай шигшээдээ ороод Орос багшаар яг суур мөр юм уу тавиулаад тэгэл оюутан болол ирсэн манай ихч ерөөсөө яг өөрөө сагсчин болно мэрэгжлийн тамирчин болно гэдэг өөрөө ер нь бол яг зорилгоо тавьчихсан шүү дээ чинь. Тэгэл мойс руу ороод би болохоор итүүгүн рүү ороод тэгэл яг тэр нөгөө ривал хэлээ. Ерөөсөө яг хоёр багт ингэж явсаар агаал тэгэд өмнө жил нөгөө нэг авраг авдаг жил болохоор манай баяр цогт багш болохоор өөрөө Минжин авмаар байна чи нэг асуугаад тач гэл надад. Тэгээд ингээд байсгал яриад бас тэгээд би чи Минжэдээс багш нэг ингээд энэ чи ямар боталтай нормоор байна уу гэлсэн чи окей давай гэл. Тэгээд тэр жилдээ орж ирэл битэр чин цог нэг багаас анх удаага авраг авч үзэл. Тэрний өмнө чин цаад чи өөрөө майнерс байгаагүй юу? Тэгээ майнерс чин тэгээд 3 дугаар ярианд ороод ингэж байжсэн. Тэгээд
энэ жилээс намайг нөгөө би Amazon-с руу орлоо энэ дэрийг л бас орнд дэмжиж чи ямар зөв юм бэ намайг оруулж өөрөө гаргаж. Тийм тэгэл энэ жил бас өөр баг. Тийм. Түрүү жил нэрээ бас ер нь та хоёрыг одоо нөгөө мэддэг баснаас хойш анх удаа нэг багт орох гэж хараад тэгээд маш сонирхолтой. Тэгээд хүлгүүдийн хувьд одоо өнгөрсөн жил өнөр заяа булган минжин гэл тоглогчд байлаа штэ. Тэгээд энэ үлрэл бас булганыг явуулсан өнөр заяаг явуулсан. Холбогчгүй байлаа. Харуулсан болов? Тийм тэр нөгөө Гонзалесыг авчирдаг нь бас тийм л баг. Гонзалес өөрөө тэр холбогчээр ирсэн. Тэгээд нэг багштай сая бас сүлд яг нэг 5 дахь тоглолт дуусчаа таарсан юм аа гэсэн чинь 5 дахь тоглолтноор яг нөгөө булган 2 бөмбөг тасал тэгээд тэрний дараа нэг багштай яг зэрэглээ нэг юуны сургалтын дараа багш намайг нэлээд наашир гэдэг яа тэгснэ стэнэрэ чамраа байна. Яг ингээд нэг ботхороос уур үрх юм аа гэдэг. Тэгээд нөө өөnkөө хчиг чинь ууг нь угаасаа яг өөnkөө хчиг яг тэгж 10 марв санал тавихаас өмнө надаа аль хэдийн Amazon-оос ууг агш санал тавьсан байсан байна. Тэгээд би бол өөрөөс дотроо бодоод шууд ингээл хэлэхгүй шүү дээ. Тэгээд бодоо явж ирсэн яг багшид хэлээ гэсэн чи тэрний яг наан яг өмнөх өдөр нь өөnkөө хч очоод багш хэлдэг. Өссөн биш. Тийм. Тэгэл би маргааш нь хэлэл багш багыг шоконд орсон. Энэ тэгснэ битүүрээ тэгсэн чинь энэ хоёр хорхон шиг хэмжээр хоёр жижигхэн хэмжээр хоорондоо шивнэлтэл яваад байсан. Тэгээд гарахаар болж байгаа юм зүг гэмээр. Тийм. Тэгээд өнөр заяас манай нэвтрүүлэгт орохдоо хэлжсэн. Арай чамааг бодлоос арай нэг тийм нэлээд удаан ингээ ярилцж агаад хоёр талаас сууж агаад багийн эзэд коучнэр ингээд ярилцж агаад тэгээд шийдсэн гэж ийсэн. Багш бол өнгө хөгчтэй бас айгүй нээлттэй ингээд хоорондоо ярьж байгаа тэр солилцоог ер нь явуулсан. Тэгээд намайг бол багш тэгээд одоо өнөр заяа явцсан юм чинь чамд одоо 100% яг нэгдүгээр холбогчийн яг юм байрлал орж ирж байгаа юм ингээ яг. Би бол тэр ер нь энэ жил Amazon-с руу орсон шалтгаан нь бол нэгт мэдээч хүчтэй багс санал ирсэн. Хоёр талаар би өөрөө бас яг тоглогчтой одоо яг тэр өөр тоглогчтойс тоглож үзмээрсэн. Өөр баг руу орж өөр одоо уран амьсгал руу орж тий. Ер нь л их тийм шийдвэрээс л бас яг багаас ойлгох юм гарсан тий. Багштай бас ярьсан багштай. Багш чи шийдвэр гаргасан уу? Би шийдвэр гаргасан гэж. Өөртөө ингээд баг руу орлоо. Одоо ямар насан туршдаа хатж байгаа ш тэгээд байж л байгаа ш зүгээр өөр ер нь бол булган хичээг авах гэж ер нь манай баг ер нь багаараа хуралцсан. Ингээд багаараа хуралдаад ер нь ингээд ямар ингээд тамирчин илүү ингээд авах боломжтой ингээд авмаар байгаа гэд тамирчин мөрөөс баг ингээд судалгаа маяг санал асуулга аваа. Тэгээд булган хичээг авсан. Чи болгоод идээс булган хичээг авчил та. Ханд бүжгэлчин штэ гэдэг. Ханд бүжгэлчин штэ. Тийм болроод ер нь яг нууц биш бол Amazon-стой хэдэн жилийн гэрээтэй тэгээд дундуур нь ер нь багууд шүүрх гэж оролдож байна уу яаж ирсэн нөө багууд. Яг бэртгэн өмнөхөн бол нэг юу ярьж одоо ингээд жоох яриа хөөрөө баян дээр тийм санал ирж ирсэн. Тэгээд Amazon-с багтагаа бол ер нь бол урт хугацааны гэрээ байхалсан. Багууд сонссон уу? Амаасаа одоо ирээдүйтэй тамирчин те яг суур цөмн бас болоод байгаа штэ болроо гэдэг. Тэгээ одоо ингээд ер нь Amazon-с хүлгүүд гэсэн энэ rival-аас нэг тийм төсөөлөхгүй юмнууд байна штэ. Одоо ариун цэцгийг өөр багийн өмсгөлтэй ч юм уу те. Эргээд хүлгүүдээс цацралыг өөр багийн өмсгөлтэй ч гэдэг юм уу. Яг нэг ингээд тогтчлоо л доо. Тэгэхэд булгайг ингээд Amazon-с гэхэд яг тэр мэдрэмж төрж ирсэн. Ямар сонио өмсгөл нь ямар сонио харагдаад. Нэг нүдэнд наалдахгүй гэдэг. Нүдэнд наалдахгүй байсан. Миний хувьд бас яг одоо ингээд Amazon-с гэсэн гэр бүлтэй байгаа. Тэг яг тэр нэг гэр бүлээс өөр нэг гэр бүл рүү ингээд очно гэхээр нэг л тийм төсөөлөгдөхгүй яг энэ гэр бүлээс илүү мэдрэмж төрүүлэх болов гэж төрүүлэхгүй юм шиг санагдаад тэгээд ер нь их амар өөр баг магар бол орё гэсэн тийм бодлого л. Тийм наад сонирхолтой ингэж явсаар байгаад булгай хичээч насан дээр очихоор ер нь өөр баг. Тэгээд санагдахгүй юу? Харин ер нь бол саксон бөмбөг хил хязгааргүй те. Мэдээж яг энэ багуудын солилцоо 8 явж иж энэ өөр юм сонирхолтой хിവэрэ байдаг. Тэгэхээр энэ үлрэл одоо өнөр зайч гэсэн баяр зохиц салжуулагчтай маш олон жил тоглосон шүү дээ. Энэ үлрэлийн хамгийн бүүн солилцоо 8 бол тэр байсан. Тэгэхээр болроог ч гэсэн бид нэр магадгүй олон
олон жилийн дараа багаа солиход багаас харж магадгүй л ингээд ярианаас гол хэдий болох байхаа гэж бодож байна. Тэгээ маань найруулагч энийг хадгалаад авчихна. 5 жилийн дараа 6 жилийн дараа. Тэгээ аврагын цувралын талаараас яриаггүй нэг жоохон юмнууд бас байна. Одоо Кристина Кингийн жишээлбэл танах багаараа зогсохдоо юу ярьж ер нь Кристинаг болохоор ер нь би өмнө жил бас нэг багт тоглож гар нэлжсэн учраас ерөөхдөө яг тоглолтыг нь дүгнээд хэлэхэд бол цаад чинь залуул зал чинь тэгээ пас өгөл өгч чинь. Гэхдээ энэ жил бол надад яг арай өөр харагдсан юм юу гэхээр багш нар нэг бас яг 2 дахь жил дээр ирж байгаа учраас пасуудаар маш хангасан. Нөгөө шидэгчтэй тий. Тэгээ хөлгүүд ч өөртөө шиддэг хүн байхгүй шүү дээ. Бүгдээрээ 3 тавьж гарч ирээл шидэд идэг. Тэгэхээр манай багийн яг гол одоо яг баримтлсан яг тэр Кристинагийн довтлогоог зогсоо гэсэн зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө л доор entry pass-ыг нь авбал тэнцэнээсээ ерөөсөө эргэж харахад нь л хажуунаас baseline руу шахаад шудаабал. Тэндээс гарч байгаа пассыг нь болохоор бид нар яг бэлтгэл дээр маш их давцсан л да. Яг тэр пасс ирж байгаа тэр пасс авсан хүнийг маш ойрхон байгаа хамгаалагч очиж авах. Тэгээд ингээ бүм би нөхөд би нэгээ нөхөд. Ер нь бол яг тийм дабл хамгаалтан дээр маш тэгж байсан. Тэгээд хоёр дахь нь болохоор бас тэр жижиг тоглогчдод хөлгүүдийн жижиг тоглогчдод ерөөсөө Кристина дээр очиж бэкпик хийгээл тэндээсээ яг скринерээ яг өндөр намын тоглогч ч юм уу тий аваад манай Кристина ч яг нэг юм тоглолтны юм штэ баруунаасаа залж ирсэн ингээс би нэгэнгүүтээ баруунаараа цацдаг яг тэр нь мэддэгддэг хүлэн ажиллагаа бид нар ч өөр сүүл рүүгээ за яг энэ ирэх гээд шүү гэд яг манай багч ерөөсөө Кристинаг баруун тал руу ирэхтэн л ерөөсөө хоёроо шууд наадаад гараад ирээ цаатлаас нь шууд бөмбөгийг ингэж доош нь авъя цааталтайг угаасаа нэг шидэгч сулгаж байгаа штэ наадлын 45 дээр байгаа хүн цаашаага корнер руугаа гэс очиж шүү гэл. Тэгэл солгоо тал нь бол яг баруун тал шиг бол 100% бол биш. Тэгэхээр солгоо тал нь бол арай гайгүй. Тэгэхээр зүүн талаас баруун талуугаа ирж байгаа явц дээр нь яг ингэ тав. Тулганыг сонсоод исэн чи санаасаа л нэг асуулжуулагч юм шиг ярьж шүү. Өмнө жилийн нөгөө хөлгүүдтэй яг тоглоход одоо 10 хөлгүүд хоёр чинь 7 тоглолт гарсан шүү дээ. Тэнгүүд яг хөлгүүдийн хувьд бол яг Кингтэйг амар ойлголцсон байсан юм шиг санагдсан. Тэгээд яг манай багийн хувьд одоо Кингтэй тоглоход амар хэцүү байсан яг үнэндээ бол. Ингээд яг учрыг нь олохгүй одоо тэр хүнийг хамгаалж чадах хүн яг үнэндээ байгаагүй. Тэгэд яг энэ жил одоо шинэ гадаад коуч ирснээрээ яг тоглолт болгон дээр ингээл хамгаалтыг нь тайлбарлаад за одоо дараагийн тоглолтын дээр яг ингэж хамгаална шүү. За Грейс ингэж залуулаад Арикба ингэж шууд хамгаалтан дээр очиж шүү гэл. Тэр бүгдийг яг манай коуч илүү туршлагаараа авч гарсан гэх юм уу. Одоо яг тэр нөгөө нэг Кристинагийн ер нь бол яаж оноог нь хязгаарлах уу гэдгийг бол яг тэр тоглолтоос тоглолтын хоорондох нэг тоглолт бэлтгэл байгаа шүү дээ. Тэрэн дээр бол маш их ирсэн. Тэгэл бид нар ч угаасаа бүр сүүл рүүгээ рефлексэр хийгээд байна. Тэгээд Кристина ч бас нөгөө өөрөө доороос гэс нэг хүнээр гаргуулгуудаа авангуутлаа гэс эсвэл нүний дефенсээс шууд офенс руу транзишнээр өөрөө залччихад оноо аваад шүү дээ. Тэгвэл манай Фран болохоор бидэрт яг юу гэж хэлсэн бэхээр тэгвэл хоёр алхамд хийхээс өмнө хэдүүлээ алдааны асуудалд орох хүн зүгээр алдаа хийчих гэх. Тэгээ яг тэр нөгөө алдааг болохоор би бас яг тэр сүүлийн нөгөө авраг авт тоглолтын дээр гараад яг оноо олох гээд явчихсан байхгүй. Хажуу талаас нь очиад яг оноо олтыг яг тэгж л ер нь бол бид нар хязгаарсан гэх юм уу. Тэд ч бол оноо авсан шүү дээ. Гоё хязгаарлаж чадсан. Тэгээ тэр бас бидний авраг авсан яг гоё түлхүүр болсон. Нөгөөх нь бол бас нэнда шүү дээ. Нэнда өсөл чи ерөөсөө яг өмнөх одоо тэр 1 2 3 4 дахь тоглолтууд дээр бол цадчихвал ерөөхдөө бол бүтэн талбай бол өөрөө маш сайн залсан. Тэгээд тэр ярьсан нь бас амар зөв байсан шүү дээ нөө нэг буулагчийг намайг дахиад хамгаалаасаа гэж хэлсэн. Тэгээд тэгэнгүүт ерөөсөө яг тэгэл ирсэн эсрэг талаасаа нөгөө талаасаа буул ихч чинь өөрөө зөвхөн нандаг гэд явчихж байгаа учраас өөрөө оноо авалтан бас байхгүй. Миний яг харсан үзүүлэлт юм байна. Хитрхийн нэг хүн рүү фокуслаад ирэх чинь өөрөө хамгаалтанд товтлогоон дээр байхгүй болсон гэж би бас харсан. Тэгээ нандаа чи яг сүүлийн дээр 6 дахь тоглолтын дээр бол ерөөсөл яг би угаасаа бид нар бол бас хийсэн манай багийн тасалж ууршин ч гэсэн чиний оноо авалт чинь чухал байна. Мэдээ чи бөмбөгөө авч явна бага удирдна. Гэхдээ чиний оноо авалт чинь маш их хэрэгтэй байгаа гингод манай хүн бүр яг тэр тоглолтын дээр 20 оноо авалтанд бидрийг бол авраг авахд л амар бүр ингээд бүр хоёр тоглолтод амар өндөр оноо авсан шүү. Тэгээ цаатчвал жинхэнэ бүр амар гоож ирэл бид нар сэтгэл ёо галж залуу тоглогч болохоор яг сэтгэл зүгээрээ те сэтгэл зүй гээд нэг жоохон өөртөө эргэлзээл жоохон муу тоглолт гаргацсан ч юм уу тийм байвал нэг жоохон улам доошоо унаалаа тэгээд нэг юм зоригжуулах үгийг хэлжингууд яг өөрөөхөө одоо би хин гэдгийг харуулъя би хэрвээ өнөөдөр сайн тоглохгүй би нандаа биш болчихно гэдэг аврагын дараа
ярилцсан дээр тэгээсэн. Тэгэхээр үнэхээр гоё бас тоглолтыг хоёр баг маань үзүүлж чадсан. Дахин баяр хүргэмээр байна. Тэгээд Amazon-ийнхэн ч надад их гомдож ирсэн юм аа. Цуврал бүр яг ихний тоглолтын өмнө талбай хөтөлт хийчээд эргээд яг тамирчдын гарч ирдэг хонгил руу явжсэн чинь. За манайхаа амжилт гэжсэн чинь тэнцээс ариун цэцэг та угаасаа хүүп нөөцөр хүлгүүдл гэдсэн. Харин тэгсэн дээ. Та угаасаа худлаа зүгээр хүлгүүдл гэдсэн биз дээ. Тий ариун цэцэг ингээд авраг авцаа одоо гомдох юм байхгүй үстэй гэж хэлмээр байна. За, плей-оффын цуврал эхэлсэн. Эрэгтэй тоглолтууд плей-офф үзэж байгаа юу? Үзэж байгаа. Бачиж үзэж байгаа. Өөрчлөлтөө Виктор Боднос юу хоёрын тоглолтыг үзсэн. Найз хоёр. Тэрийг нь үзээгүй юм байхгүй. Тэрийг ер нь үзээгүй юм байхгүй. Тэгээд манайхыг чинь бас бидрийг яг авраг авсан гэд манай багийн эзэн буюу Набах маань бидэдийг ерөөсөө VIP-гаас үзсэн байгаа. Бид ч аягаас тэр яг тэрийг үгийг сонсчил та яадаг юм тикетээр ингэж ийн гэх амар баярсан. Тэгсэн чинь олдохгүй байсан шүү дээ. Олдохгүй нэгтээ бас амар олон юм үзсэн шүү дээ. Хоёр дахь цагтд гараад ирсэн. Хүмүүс чинь бас нэг юу яаж мас юм шиг үлдэн шүү дээ. Үнтэй зарсан шүү тикет мэт. Өө ер нь бол одоо ингээд сагсан бөмбөг хөгжлөө дагаад эрэлт байгаа учраас цаашаа ингээд одоо тиктүүд амлагдах ч юм гэдэг юм уу ийм зүйлүүд гараад байгаа. Тэгээд ялангуяа тэр олон улсын шгшээгийн тоглолтууд төр их ажиглагддаг байсан шүү дээ. Одоо ингээд лигийн тоглолтуудын тасалбар ингэж эрэлтэнд орно гэдэг бол улам л хөгжиж байна гэсэн үг. За тухайн тоглолтын дээр би бол байгаагүй ордон. Тэгтээ бас зурагтаар үзсэн. Миний хувьд би нөгөө хөв нөөцөр өмнө ч хэлжсэн. Би бол нөгөө NBA-ийн их үздэг учраас DeMarcus Cousins гэж ямар хүн байдгийг сайн мэдэхгүй. Би одоо ирэхээр нь л харъя. Ингээд л юм да. Ойлголттой байсан. Тэгээд тэр тоглолтын дээр бол бас үнэхээр өөр төвшнийх юм байна гэдгийг нь бол харсан. За тэгээд Knights ч гэсэн ер нь бол улирлын тоглолтууданд яг сүүлийн тоглолтуудад маш гоё учраа олоод үнэхээр хүчрхэгжээд ирж исэн шүү дээ. Ер нь бол яг энэ шгшөөгийн цугларалт болоод яг тэр завсарлагаанаар BCH Knights нэг улирлын туршид учраа олохгүй ямар систем, ямар баг яаж тоглох юм гэдгийг мэдтгүйсэн бол яг энэ хугацаанд тэр дамжуулалтууд, шилжилтүүд их гоё болчихсон юм. Хин хаашаа яаж гүйх хэвтэй, ямар дамжуулалт яаж явах хэвтэй гэдгийг маш сайн мэдтгүүлсэн. Тэгээд нэг л асуудал байгаа энэ багт. Тийм булгагийн байрлалын асуудал байгаа. Холбоонд тоглосон. Тий. Хин яах гэдэг байгаа мэддэг. Би бол яг энэ тоглолтыг үзэж байхдаа нэг юм бодсон. Яг таны хэлж байгаагаар холбогч. Тэгтээ яг тэр нүунийг дасгалжуулагчийг хийж байгаа бас нэг солилцоон дээр бас жоохон асуудал гарсан гэж би зүгээр харсан. Яг ууг нь бол давуу явж исэн шүү дээ. Тий. Нэг ер нь бол дээр дор ороод яг аль нь очих гээд байгаа юм мэддэхгүй. Тэгээд яг нэг яг тэр нэг яг чухал тэр нэг Каны хийж байгаа эхлээд Кан ч нэг юу байсан шүү дээ. Хоёр удаа дундаас хийж байгаа. Тэгээд эсрэгээр болохоор Knights-ийн бөмбөг алдалтандаас Кан очиж тасалж очоод дахиад данк хийж байгаа. Тэр бол бас яг тийм юуг бодносыг бол бүр аим гой сэргээгээ хийц. Тэгэл эдгээр чи өөртөө сайн гой хамгаалсан. Cousins-ийн ялангуяа өөрийнх нь би бол Cousins-ыг амар гайхсан шүү дээ. Ингээл нэг оноо авахгүй байгаа юм шиг ингээл оноог нь харангууд нэмсэн чи 10 оноо авсан. Тэгэл ээжсэн чи өөрөө яг тэр эргэлтийн зэгийг бас өөрөө хийсэн шүү дээ. 3-аас 1 хийдэг. Тийм 3-аас 1. Тэгээ оноог бас холдуулаа хийсэн. Тэгэл ерөөсөө оноо авахгүй юм байгаа болов гэхээр Cousins чи нэг 20 оноо авчихсан шүү дээ. Яг энэ тоглолт дээр. Тэгээд стресстэй байгаа юм шиг мөртлөө талбайг өөрөө бүтэн өдөртөд байгаа байхгүй. Тийм. Хэнийг яаж тоглох ёстойг хэлээд одоо тэр циркад уурж муурлж байгаа бол бүр нэг талаараа инээдэмтэй юм шиг ингээд боловч нөгөө талаараа циркад дараагийн цувралуудад илүү хүчтэй орж ирэх тийм ийм нэг зүйлийг өгөөд байгаа. Нэмээд бодонсын зарим нэг тоглогчид илүү одоо Cousins суурьтай болж эхлээд байгаа юм шиг ингэж харагдсан. Одоо за DeMarcus Cousins байгаа юм чинь гэдэг утгаараа яг улирлын туршид үзүүлжсэн тэр тоглолтууд нь гардаггүй ч юм уу. Тэр нэг Cousins-ийн шалтаж өгсөн дамжуулт байгаа Канд өгсөн. Би тэрийг харчих бурхан минь гэж бодсон. Амар юм билий. Шууд ингэж хайцсан. Тэгээс миний бодлоор яг Cousins яг ирээд нэг л төр бэлтгэлтэй одоо ингээ багийн бэлтгэлд орчоод тэгээ ийм хүнд тоглолтын плей-офф шууд орсон ингээд яг Cousins одоо яг бүтэн талбайг удирдаад багийнхнаа тоглолт чадж байгаа нь ингээд ямар өндөр түвшний тамирчин одоо тоглогч гэдгийг нь бас тоглолтуудаараа харуулж байгаа. Яг ингээл импортууд ирэхээр зарим нэг импортуудыг бид нар хардаг шүү дээ. За ер нь энэ багт авраг авсан ч аваагүй ч ялаа тий. Өөрийгөө 100% пүүрсэлтгүй. Тэгэхэд Cousins ингээд багийнхандаа тэгж нервтэж ууралж ийн стресс чинь гэдэг чинь яг энэ багтаа хам сайн тогломоор байгаа байхгүй. Зөвхөн ганцаараа биш тий. Ач холбогдол өгч байгаа. Ач холбогдол өгч байна гэсэн. Тэгээ нэг Cousins-ийн яг нэг давуу тал нь одоо үнэхээр том битээ юм шүү дээ. Тэгээд яг талбай дээр байгаа нь өөрөө амар тийм хамгаалт амар том хамгаалт болчиход байгаа байхгүй. Нөгөө баг жоохон одоо
хамгаалахад давталхад бэрхэж болох ч юм уу тийм. Аюу тийм түшигтэй гэсэн үг. Түшигтэй ноён тийм нуруутай болчихсон. Ноён нуруутай. Багийн тийм том гартын тоглолтыг нь үзэж явах тэгээ Эрдэнэ цогтойхын яг тэр бас би бол тэр одоо энэ жил бол Эрдэнэ цогтойхыг л ер нь би авчаасаа гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл тэгээд өөрийнх нь тоглолтын ч буугаас амарлаа. Миний зүгээр яг өөрийн манд харж байгаа үнцэг тэгээд яг тэр нүунийг багаж хэрж байгаа тэр холдох гээд байгаа оног өөрөө ойртуулад сэтгэл зүй болцтой үнэхээр супер амар хэлээ. Ерөөсөө ямар ч эргэлзэх зүйлгүй шийдэж байгаа. Тэр довтлогоонууд ерөөсөө айцгүй. Тэгээд одоо ер нь авах цаг нь болсон байна. Ер нь энэ цувралын ирээдүг бас ямараар төсөөлж байна. Яг өнөөдөр манай нэвтрүүлэг орой гарна. Өнөөдөр цувралын 20 дахь тоглолт явагдсан байх болно. Ер нь цуврал хэдэн тоглолтод дуусах бол гэж бодож байна. Надаас суудаг мунатлаа. За яг намайг энэ мөчөд энэ үгийг хэлж явах үед цуврал нэг болоод тэнцсэн байна. Найц бол тийм амар амархан өжигдөхгүй хаа. Тэгэхээр өнөөдөр бол нэг болгож байгаа гэж харж байна. Гэхдээ яг тэр дасгалжуулагчийн хийж байгаа солилцоо нь маш гоё оновчтой байж чадвал. Тэгээд яг өөрөө сагсан мөнгөч өөр нэг моментын спорт гэж ярьдаг. Яг нэг хэдхэн секундын дээр момент алдлалал ер нь бол хожиход ер нь бол бэрх болчтой. Тэгээд миний бодлоор бол энэ хоёр багийн цуврал 7 тоглолт гарах хаа гэж бодож байна. Найц гэхдээ яг ингээд бас яг тийм билэртэй. Тоглолтыг нь харсан чинь нөгөө Cousins ирсэн учраас бэргээтэй тий. Бэргээд одоо тэр нөгөө нэг бичлэг орцсон чинь уугаах ингээд цацчихсэн чинь шууд ингээд бүр хамтдаа наадаг. Тэр бол гэхдээ ерөөсөө тэгэл эсрэг талаараа найцыг бол та нар будагтай талбарт бол нөө шүү. Ороод ирэл гэж байгаа юм шиг зүгээр яг биений хилэнжүүд нь яг тийм амар эсэн. Тэгэхээр одоо яг энэний эсрэг найцыг юу бэлдэж орж ирж байгаа бас амар сонирхолтой. Боломжгүй зүйл бол биш шүү дээ тий. Найцын нэг бол одоо Cousins-ыг бүр нааша будагтай талбаас бүр гаргаад 3 руу гаргаж ирж байгаа өөртөө эсрэг талаар нь давтлах ч юм уу тий. Тийм багийн нэг амар гой тактик гэдэг өнөөдөр харж байгаа. Хайрцандээ сайгаа. Тэр блоктер бол ингээд угаахын араас бүр ингээд хар хүсэн цуусан. Уугаа авах бол ирсэн шууд. Тэр цанагийн тасч шийдвэр гарахгүй шууд ингэж. Оноо авлаа л гэж. Яг тэгдэг. Ингээд араас нэг уул өмөрж орж ирээ. Тэгээд энэ эхний тоглолтын дээр нэг ажиглагдсан зүйл нь бас BCH Knights-ийн шидэлтүүд нь баг зэрэг унахгүй байсан. Тэгээд хэрвээ шидэлтүүд нь унаа те Тэмүүж Эрдэнэ цогтын 3 шидэлт нь сайн унаад ирвэл бас хэцүү байдалд орохоор магадaltaй байсан. Тэгээд хэрвээ анзаарсан бол шидэлтүүд дандаа цагирганы уртлыг мөргөж байгаа дутчихин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр баг зэрэг нэг тийм айц бэргээ байгаа. Будагтай талбараа төгөхөөс санаа зовоод. Тэмүүж ахыг чи яг тэр дундын шидэлт бол үнэнхээр тасархаа шүү. Ингээл дэш амар ингээл цэцрэг гараад ирдэг. Тэгээд өнгө тоглолтын дээрээс Тэмүүж ахын яг тэр нэг дундын за шидэлтүүд мэдлэлтүүд ер нь жоохон юу байсан. Яг ба шийдсэн л дээ Тэмүүж ахын яг оновч нь бол арай бага байсан. Тэгэхээр тэдэр мэдэр ороод ихлэл бас л дээ. Ер нь цуврал хийцсэн байна. Энэ одоо YouTube дээр халуулах үү дээ. Бодох юм. За хэсэг хугацаанд завсарлаад нэвтрүүлгийн дараагийн хэсгээр плей-оффын талаар үргэлжлүүлэн ярилцъя. Тэгээд мөн плей-оффын цувралын харьцааг бид харах болно. Эх 7 оны тоглолтын талаар ярилцсанаа. Хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Хопноос нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа төрүүлж алхах нүрээтэй Unitel Group, за мөн өөрийгөө хайрлын өдрийн ирчвчээ Bacchus-аас ураатай Bacchus брэнд болон үндэсний дээдлийн хөгжлийн лигийн албан ёсны банк M-банк тус ажиллаж байна. За плей-оффын өөр нэг сонирхолтой цуврал болсон нь Apes болон Miners. За хоёр багийн цувралын хувьд одоо эхнээсээ л одоо учраа таарах мөчөөс эхлээл маш сонирхолтой байсан. Яагаад гэвэл улирлын хамгийн сүүлийн тоглолтоо биенийхээ эсрэг хийгээд тэндээс тэр тоглолтын үр дүнд плей-оффын байрлал нь тодорхой болсон. За тэгээ эхний тоглолтод бол мэдээж Apes хожил байгуулчихад байсан. Тэгээ хоёр дахь тоглолт бол их сонирхолтой одоо хүлээлттэй байсан миний хувьд. Тийм ерөөсөө яг болгогийн хэлдгээр хоёр дахь тоглолт бол тэр чигээр моментын спорт гэдгийг л баталж харуулсан. Хойд хэн бэлтгэлтэй байна, хэн илүү шийдэлтэй сэтгэл зүйтэй байна, тэр л хоцсон гэж ингэж харж байгаа. За тоглолт юу ер нь юу болов уу? Ингээд ярилаа. Онцлог мөчүүдийг ярил. Яг бид нар энэ цувралд юу харж байгаа гэхээр үлзээ хизээ орж ирэх ёстой вэ гэдгээ маш сайн мэдж улирлын тоглолтуудаас төсөөр тоглолтыг үзүүлж байгаа. Яг бөмбөг тасал алдалт олон байгаа. Гэхдээ ходон тоглогчдоор бол бөмбөг алдалтын тоо олон байдаг нь их байдаг нь бол одоо жам юм да гэх юм уу та. Тэгээ нөгөө талаас болор эрдэнэ шинэ тоглогч
ямар том зүрхтэй, ямар том сэтгэл зүйтэй байгаа вэ гэдгийг бол бид энэ удирдлагын төвшин, шгшөөгийн төвшөнд хангалттай харлаа. Энэ тоглолтын дээр ч гэсэн үзэгчд маань бол их сайн харсан болов уу гэж бодож байна. Сая бас бидний харагдаад өнгөрсөн Сэд базрын төгөлдрийн хувьд бүр өдөр ирэх тусам өдрөөр сайжраад байгаа л ажиглагдаад байгаа юм да. Тийм, ерөөсөө ер нь анхнаас алдахгүй. Хамгийн сүүлийн яг нэг дундаас гамаах яг эсрэг яг дундын шидэлт нь ихээр бас багт нь хувь нэмэр өндөр оруулсан тэгээд. Болоо үзсэн үү? Би яг энэ тоглолтыг бол үзээгүй. Гэхдээ одоо яг үзчихье гэдэг. Гэхдээ яг нөгөө юуг нь хайлайтыг нь л үзье. Яг бүтнээр нь л үзчихэд өгөө завгүй явчихсан. Орхон баяраад байлаа гэхгүй. Тэгээд юу үнэн бэ гэх юм бол Эбсийн фэнүүдийн хилдэгч үнэн, багийн удирдлагын хилдэгч үнэн, чөлөөт шидэлтэн дээр маш сайн анхаарна. Ерөөсөө 13, 14 чөлөөт шидэлт алдна гэдэг бол яг энэ нэмэлт цаг сунгасан ялангуяа ийм тоглолтыг одоо бүтэн аваад гарчихсан ийм боломж байсан байх нь шүү дээ. Тэгээд бол яг чөлөө шидэлтээ амар их алдсан. Тэгээд техникийн алдааны хүртэл шидэлтээ хүртэл алдсан. Тэр нь ингээд яг чухал үеийн одоо оноо илүү гарах боломжтой үед бас алдсан нь бас тийм болохын доо яг наадтай одоо англиар хэлчихсэн. Clyburn сонсож байгаа. Тэгээд Clyburn-ыг тэгж хоёр дараас нь чөлөө шидэлт алдна гэж би бол төсөөлөөгүй. Эсвэргээр яг Miners-ийн жижиг лиг онор нь яг чухал үед тийм Pons яг чухал үед бүх торгуулаа нэмбай хийгээд баг бол ажилтнууд хүргэсэн байна. Би бас яг айжилаа шүү. Өчтөр нөгөө зурагтаар үзэх боломж байгаагүй яг нөгөө FIFA-гийн стат ордог юуг хараад байжсан. Тэгээд Miners оноогоор хожигдож явж исэн 2 оноогоор сүүлийн үчид. Тэгээд Pons яг торгуулийн шийдэлт хийх болоод тэгээ хоёуланг нь хийгээд нэмэлт цагт тоглолтыг хөтлсөн шүү дээ. Тэгэхээр энэ тамирчны хувьд одоо сэтгэл зүй ямар өндөр байна. Одоо чадвар бас ямар өндөр байна гэдгийг илэрхийлж байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээд энэ тоглолтын өмнөх мэдээлэлтэр бол цувралын эхний тоглолтод бэрчсэн Миндоер 7 хоногийн хугацаатай гэсэн байлээ. Тэгэхээр цуврал хэрвээ 7 тоглолт гарах юм бол шийдвэрлэх тоглолтуудад ороод ирэх болов уу? Эндээ ах чинь хамгаалт нэмэр. Тийм. Ингээл өвчтэй. Яг өгүүлэгдчихлээ юм чинь. Тий. Одоо яг оноо авах ч гэдэг юм уу нэг тийм нөлөө үзүүлэхгүй хэрнээ яг нөгөө багийн гол тоглоод байгаа тэр тоглогчийг маш тухгүй байлгадаг. Тэгтээ маш эвгүй байдалд ингэж тоглоулдаг. Магадгүй өчтөр минь хоёрын бол бас Понцын тоглолт нь арай одоо хэцүү байх гэсэн билээ тий. Тийм. Тэгээд бас дотоодын залуу тоглогчид төр тоглолт болгон дээр ингэж одоо хэн нь илүү сайн тоглоно тэрэн дээр зөрүү гарч байгаа. Энэ тоглолтын дээр бол төвийн тоглогч Од Баяр за тэгээд тэрглээсэн төгөлдөрч гэдэг юм уу те авах ёстой оноонууд аваад авах ёстой самбарууд аваад хамгаалтаа сайн хийсэн учраас нэг талаараа Miners авсан. За эхний тоглолтод бол юу гэдэг юм Баяр Тэрдэн за тэгээд Мөнх Баярч гэдэг юм уу ингээд үүргийн тоглогчид үүргээ маш сайн гүйцэтгэсэн учраас бүр олон онооны зүрхтэй хоцсон санагдаад байгаа 12 онооны зүрхтэй хоцсон. Тэгээд бас Ишо Понс хоёрыг хэлэх хэрэгтэй. Бараг хоёулаа 30 оноонд хүрсэн. Тийм. Эхний тоглолт бол тийм болсон. Эхний тоглолт ч гэсэн маш тэнцвэрхэн явж байгаа л ер нь эцсийн мөчүүд Clyburn ерөнхий тоглолтыг шийдвэрлэсэн шүү дээ. Тийм тэгээд ер нь плей-оффын цувралуудаас 2 цуврал 7 тоглолт гарч магадгүй байгаа нь энэ хоёр л байна да. Нөгөө хоёр нь бол ойлгомжтой гэлэлчлээ да. Өө тэгж хэлээгүй байх нөхөө. Энэ нэвтрүүлэг чи өөрийнхөө хэлсэн үг нөөрэ хариуцлага өгөөд нэвтрүүлэг. За плей-оффын цувралын байрлалыг харцгаая. Өнөөдрийн 3 тоглолтод оролцохгүйгээр одоо өчигдрийн байдлаар bracket ямар хөө байгааг хамтаарцгаая. Хүлгүүд Тархан United-с эхний ажлыг байгуулсан. Тэр нь ингээд тийм байна. Өнөөдрийн тоглолт ороогүй гэдгийг дахин саная. Ямар эрэгтэй багаас гэдэг юм уу? Ер нь ямар хөө таамагтай байна. Ямар таамаг. Аль аль баг гарах бол. За би бол ямар ч тач хасыг бол 80 юу ачих واخ гэж гараад ирчин хангалттай. Тэгээд доороос бол би бодносыг бас дэмжиж байгаа учраас боднос хүлгүүд бол хоорондоо таарчин гэж харж байгаа. Нөгөө талаас бол метал бол бас гараад ирчин гэж харж байгаа. Metal Brothers хоёр тоглолтын үед Brothers-ийн мөр бэртлэн ингээд арай гайгүй бэртэл байж таарад тоглолтондоо буцаад ороод ирэх юм бол ер нь бол Brothers бас хүчтэй өрсөлдөгч гэж бол харж байгаа. За Apes Miners. Хин Apes л гэж бодож байна. Тийм. Miners-аас яг тэгж бас юу тэгж муу баг бол биш. Болко яг орж ирснээсээ хойш бол сүүлийн бас яг удирдлагын сүүлийн тоглолт энэ хоёр яг таараад Miners-аас хожиж исэн. Тэгээд энэ бас нэлээд ширүүн өрсөлдөөнтэй тоглолт плей-оффын цуврал болох юм шиг
санагдаад байгаа. Гэтэ яг алийг нэмжиж байгаа гэж байна. Яг ингэ тойролоод байгаа. Мэдээж хээсээ илүү зүгээр аль нь гарах магадaltaйгаа гэсэн үг л дээ. За миний хувьд бол майнерсыг гарах байх гэж бодож байна. Хоёулаа илүү барьчих. За тэгээ заа барьчих. Майнерс чинь мэдээж аврагын сэтгхүүтэй илүү тийм илүү баг багаараа одоо тоглолт бүрээс ахиад ойлголцоод ирэх байхаа л гэж бодож байна. Булгаа яагаад Apes гэж бодож Би ер нь Apes-ийг ер нь дэмжиж байдаг шүү дээ. Үгүй сая бодсон гэсэн шүү дээ та. Гэхдээ яг нөгөө нэг бодонс чинь нөгөө нэг юу шүү дээ. Одоо яг 2 жил болж тэрний өмнө нь бол тэр бас Apes-ийг үзэж тоглолтыг нь бас яадаг байсан. Гэхдээ яг би яг нөгөө нэг ингэж л хараад байна л та. Хоёр легионер нь ер нь бол бас айгу оноо авах чадвар нь айгу өндөр шүү дээ. Тэгээд тэр өндөр нь юм билээ. Тийм. Тэрний яг тоглолтыг нь бол бид нар Судан гэдэг нөгөө нэг ирээд юунд яжсэн шүү дээ. Олимпийн тоглолтын дээр USA-г нь хунгаалддаг. Тэр тоглолтын дээр би яг энэ тоглолтыг хараад ямар амар тоглолч вэ гэж харж исэн чи яг Apes ирчихээр бүр ингээд юу яагаад өө ямар гоё юм бэ. Тэгэл яг хөө Apes-ээс тэгээд байгаа дэмжиж. Одоо буугагийн хувьд юу яж гин үү? Дасгалжуулагчийн сургалтанд суучгаар илүү багуудын тоглолт эрэхтэй, эмэгтэй багуудын тоглолтын их юм дасгалжуулагчийн үднээс санаасаа харж хэлж гин үү? Тий. Ер нь бол яг өөр өнцгөөс хардаг болчтой юм бэл. Яг тоглогч гэдэг талаас нь ш. Тэгээд яг тоглолт үзэж байхдаа ингэж боддог юм лээ. За энэ хоёр баг яг хамгаалтан дээр яг юу нь болохгүй байх гэж бодоод өөртөө яриад. За тэгвэл өөрөөсөө бараг асууад байгаа байхгүй. За тэгвэл хамгаалт болохгүй байл яг ямар хамгаалт буцаад хийж болох юм? Эсвэл урагшаа авах юм уу, пресс авах юм уу? Эсвэл тэ солилцоо хийх үү гэдэг ч юм уу. Тэгвэл дотроо ингээл нөгөө нэг за одоо бенчэн дээр хин байгаа лээ. Тэрийг гаргаад ирчих зүгээр юм болов. Гингууд бас нэг жоохон ингээд юу таарах марах магадлал байна. Яг тэр одоо тэр коуч нь яг тэр хүнээ гаргаж ирдэг ч юм уу тий. Гингууд за ямар ч ч болоод байгаа мэн гээл. Тийм тэгэл яг хоо тэр дасгалжуулагч нар хийж байгаа солилцоо мөлцөө бас яг тэр тайм авж байгаа хийгдэлтэй мөчдөж тий. Яг тийм их тоглолт мөглөлт үзэж ер нь тэгэл дасгалжуулагч ер нь ирээдүйд яг дасгалжуулагчаараа ер нь бас явъя гэж бодож байгаа. Тэгэхээр дасгалжуулагч юм хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр бичлэг амар сайн үзэх гэж боддог. Одоо тэр хин чин Майамигийн одоо Eric Spoelstra чи ер нь бол өөрийнх нь түүхийг нь зүгээр сонсож байгаа бол битүү ерөөс залуугаасаа ерөөсөө дандаа л бичлэг дээр ажилладаг гэсэн юм шиг байлээ. Тийм тэгэхээр ерөөсөө бичлэг амар сайн үзэхтэй мэдээж мэдлэгээ явахгүй тэлэх яг орчин үеийг бас яг хөл нийлүүлж болох тийм. Яг баг ер нь бол өдрөөс өдөрт сагсч амар өөр болоод байгаа шүү дээ. Тэгэхээр тийм. Аха. Одоо сая Cousins-ийг зөндөө ярьлаа. Магадгүй манай эмэгтэй сагсан дээр бас одоо эмэгтэй сагсны хөгжлийг ахиулах тим легионер ирвэл хэн байж болох вэ? Хэнийг ирүүл гоё доо гэж багуудаас уу? Тийм. WNBA-с ч юм уу. Сая ихтэй 10-ын нөгөө 2 дахь легионер чинь Пулиан. Яг Америкийн шигшээ багийн одоо бүрэлдэхүүнд байсан тийм тоглогч үнэхээр нөгөө нэг дундын шийдэл эдрэн л үнэхээр мундаг юм билээ. Тэгээд одоо тиймэрхүү тамирчнаас одоо бүх одоо ер нь одоо өөр багийн ч гэлтгүү багийнхаа одоо Grace Berger гэсэн одоо бүх легионероос суралцах зүйл айгүй их юм шиг санагдсан. Ер нь яг ингээд болроогийн өвч гэсэн, булгаагийн өвч гэсэн тэгж гадагшаа тоглоё гэсэн бодол орж ирдэг. Амбиц байна уу? Амбиц байна. Бага. Яг одоо уусаа. Одоо мэдээж одоо буцаал формонд ороод ирэхээрээ илүү тэгэл гадагшаа яг хулынхчийнхаа үргэлжлэлэн байхыг хичээж байгаа. Тэгээд мэдээж Монголоос мэдээж гадаад руу тоглож болох юм байна гэдгийг манай хулынхч бол хараалаад өгсөн. Тийм болохоор тэрний ингээд үргэлжлэлийг нь аваад явахыг хичээндээ. Бүр итгэл төрүүлж өгөөд тий. Ингээд боломжтой юм байна гэдгийг нь харуулад өгсөн. Тэгээ бас амар гоё юм зандарчлаа. Нөгөө хулан маань яг нөгөө финалийн үеэр ирсэн маань бас амар бидрэг ингэж бүр энержи болгож өгч чадсан шүү дээ. Нөгөө яг ингээл хуцал хөрөөр орж юм. Гэж ингээл ойрлол ороод ирчих. Тэнгүүд ингээл амар цэнэл хитэж байгаа юм шиг бүр илүү. Тэгэл бүгдээрээс бүр илүү хичээдэг ч юм уу тий. Одоо ингээд бас нэг багийн гол тоглогч нь ингээд бас ирчлээ бидтэй дэмжиж гэл. Яг нөгөө юу WNBA series-ээ гэж хүсэж байгаа тамирчин Casey Plum гэдэг. Яг нөгөө Casey Plum-ыг юу яадаг дэмждэг. Тоглолт мөглөл амар гоё шүү дээ. Миний бодлоор бол яг одоо миний одоо би ч одоо давтлагч хамгаалагч гэсэн байрал дээр тоглож штэ. Яг тийм одоо миний байрал дээр хамт тоглодог тийм хүн ирвэл би одоо тэр үнээс илүү сайн суралцж чадах юм байна гэдэг. Тийм. Тийм одоо яг миний байрал дээр тоглолдог хүн л ирвэл гоё ах гэж бодож байна.
Пүүлийн амтаа ерөөсөө 10-т дээр таарч чадаагүй тоглож. Тэр яг ингэ зөөрсөн. Тэр цааны хамгаалаа өвтчих гэсэн. Ер нь гэхдээ хөдөлгөөн яг тэр одоо бөмбөг шилжүүлж байгаа юм шиг төсөөрөө байгаа юм л та. Тийм тий. Тэгэхээр юу гэдгийг яг ингээд энэ хурдтай хөгжлөөр явах юм бол залуу тоглогч ч гэсэн маш их гарч ирж байна. Тэгээд манай Монголын сакс ч гэсэн удахгүй гайхалтай болох. Сая одоо легоноор тоглогч гэдээ ярьлаа. Легоноор тоглогчоос ер нь юм хинээс сурна гэдэг гэж штэ. Тэгэхээр Graceberg-ээс ер нь ажигласан хөөхөн тэр өөр юм аа гэж бодсон, сурсан зүйл юу вэ? За манай Grace ал үнэхээр тийм доктортой тоглогч. Одоо тийм тэгш бүх юм тэгш. Одоо бид нар ингээд хэдийн ингээ хамгаалан дээр буруу ажиллаад шидэлт нь унаагүй альсад одоо хурдан пороога алдсан байлаа гэхэд одоо жоохон сэтгэлээр унаа штэ. Тийм биш. Зүгээр ингээд гоё яан өстой зүгээр тэмцээл гэдэг тийм ерөөсөө сэтгэл санаагаар ундаггүй тийм 50 тоглогч юм шиг санагдсан. Яг тэр нь яг юунаас үүдэлтэй гэхээр бас хүмүүжил. Яг ээж аавын яг тэр өөртөө нөхсөйг тэр хүмүүжил яг нэг тийм школ байгаад байгаа байхгүй. Тэр нь ерөөсөө л яг энэ тамирчин яг одоо энэ мэржлийн төвшөнд явахад бас айгүй том нөлөө үзсэн. Тэгээ манай яг улирлын дундуур хиний Grace манай ээж нь ирсэн, дүүн ирсэн, аав нь ирсэн, найз залуу нь ирсэн. Тэгээд ээж нь буцаа яваад гисэн чи ээж нь финалийн үзнэ гэд үрээд ирсэн. Одоо цуг буцаж байгаа. Тэгээ манай Grace ч одоо нэг Америк руу буцаж гэртээ очичоод нэг 2-7 хоног амарчаад тэгээд ер нь Австралийн лиг тоглож байгаа тийм. Тэгээд манай Grace гэдэг ер нь өөрөө юу юм бэлээ. Сая болдроо хэллээ шүү дээ. Сэтгэл зүйн нь бол угаасаа хожижсэн ч хожигдсэн ч ер нь ямар ч байдал дээр юм гоё 50 байж чаддаг нь бол давуу тал. Тэгээд манай нөгөө Grace чинь тоглолт болгон дээр яг 2 удаа уналт одоо дундчихсан гэх юм бүр дандаа манай хүн чинь өвдгөөрөө ингээд унаал явчихна. Тэгэнгუთ бид нар бас өмнөөс нь ингээд яа гэл дотор өмнөөс нь ингээд бас өвдөж байгаа юм чинь. Тэгээ цаатчаал хичнээн өвдөг мөн ингээд яасан ч гэсэн core амар сайтай юм. Хүлний яг тэр суур муур нурууны яг энэ хөвлөний хэсэг амар сайн болохоор л ерөөсөө тэгж хичнээн өвдгөөр унсан ч өвдгөн л ямарч бэрхтлгүй. Манай Grace-аас яг улирлын номдор бичсэн. Булчингийн яг энэ хэсгийнх нь гуйны урагталтай. Тэгэд булчингийн урагтлаас болоод нөгөө нэг хэсэг нэлээд гам барьсан. Нэг 7 хоног тоглолтод оролцсон. Уул нэгэд улирлын басны тоглолтод бол 10 минут л тоглох тийм заалттай байсан чинь манай баг яг өрсөлдөөнтэй байгаад байсан болохоор бүтэн 40 минут яг бэртлээ тисэд тэгээд 40 минут тоглосон. Үнэхээр бас төвсөртэй. Тэгээд ирэх улирлаас зүгээр яг миний бодол ахгүй юу? Бусад бодо багууд зүгээр жоохон ийштэй авчраасаа легонруудаа тий. Би одоо жишээ нэг цаамагч тэлжилсэн. Сая сүүлд хийсэн л дээ финал дуусны дараа. Хичээ легонроо жоохон ийштэй авчирчиж болоогүй юм уу? Зүгээр санаа болгоол зүгээр гэсэн. Тиймээс л та алдчихлаа ингэжлээ гэж юусэн хэлээгүй. Тэр зүгээр алдаад биш шүү зүгээр. Яг нөгөө нэг легонруудаа жоохон ийштэй авчираад тэгээд ер нь улирлын дундуур нэг ингэ туршиж үзээд эсвэл ингэ таарж яанаа тохирохгүй нэ гэж болохоор яг тийм Wings-тер бол тэрэн дээр жоохон тэгэж харсан. Wings-ийн элхний легоноор түүний тоглогч байсан тийм. Тэгээд буцаачаагүй. Нэг шинэ жилд орчод буцдаг. Гэхдээ тэр нь угаасаа бэрхтэлтэй байсан юм биш үү? Тэгээд явуулсан. Тэгээд Porter ирсэн шүү дээ. Өнгөрсөн жил бас ялгаагүй ирсэн тоглогч нь бас бэрхтэлтэй байсан. Тийм. Хүлхүүдэд бас яг бид нар яг мдээгүй бах бас нэг лаг тамирч ирсэн импортер. Тэгээд хэнийг ирэхээс өмнөхгүй жижиг ирэхээс өмнө. Тэгээд тэр нь тухайн өдрөө ирчээд би ч нөгөө ган дээр өөрөө багшлалтын болохоор бас нөгөө ингэ сталкертж явж байгаа. Хөө хин ирсэн ингээд ирсэн чи манай импорт ирсэн гээд. Тэгээ ууг нь яг ингээд халаал малалтанд ороод бэлтгэл хийж авах шин байсан. Тэгсэн чи 2 хоногийн дараа буцаа ирсэн. Тэгээ асуусан чинь Эмраад ахуулаад юу яасан чи хөлн ингээд юм бэртлээ нууж ирээд байна уу? Тэгснээ бэртлээ нуусан мөртлөө яг за чиний ингээд энэ хөл чинь ийм юм биш дээ болохгүй байна. Энэ тэрэг юмгод зүгээрээ би сая өмнөх одоо лигээсээ ирэхдээ бас хөл маань ийм байсан ч гэсэн ингээд бага аврагт ингээд хөтлөөд MVP энэ дэр авцсан гэ. Ер нь л яг нэг тиймэрхүү асуудал гараад амшгүй. Тэр нь цаашдаа ер нь багууд яг ингээд арын алтныхаа авчихтаа яг уу яг тэр хүмүүс л зүгээрээ л гэж ирж байгаа шүү дээ. Ирээл шууд ерөөсөө тоглуулахаас өмнө бас тэр багуудыг бас бодоод байна шүү дээ. Тоглолч л угаасаа тэр чинь тэр сарынхаа цалин заавал хөстэй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө сайн яг биений бүтэн биений амгаа имраад ахуулаад окей болно болохгүй гэ амар сайн юм шинжилгээ юм дүгэл тээж ижил
Грэсбергийн хувьд сарын өмнө тий улирал эхлэхээс сарын өмнө ирээд бэлтгэлдээ орсон байсан. Тэгээд тэр одоо багийн уур амьсгал ойлголцол багийн тоглолт бүх юм нөлөөлж байгаах тий. Сая бас булган хэллээ Грэсбергийн хувьд өөрөө маш гоё хандлага сайтай. Тим тамирчин байсан. Тэгээд бас нэг одоо авууштай сайн мэдээ гэх юм бол Грэсбергийн одоо нөгөө өөр орон тоглож байгаа анхны лиг манай улсын лиг байсан. Тэгэхээр Грэсбергийн хувьд одоо их сайн одоо туршлага болсон баг. 100 бас өөрөөгөө дайчилж байна. Тий, өөрөөгөө дайчлаад магадгүй одоо Монголд авраг авсан юм чинь гадаад Австрали өөр орн руу тоглоход бол бас асуудал үүсэхгүй байх. Тэгээд цаашдаас олон сайн легионерууд эмхтэй лигт ирээсээ тэр чинээрээ сураад тамирчид маань залуу тамирчид маань бас илүү чадварлаг болох байх гэж найдаж байна. За, эх 7 хоног буюу маргаашнаас эхлээд эх 3 дахь хүртэлх тоглолтын байр бидэнд харуулж байна. Маш завгүй 7 хоног харагдаж байгаа. Нэг өдөр амс хийх боломжгүйгээр өдөр болгон тоглолттой. Юу вэ чи? Ийм олон тоглолттой ингэж хуваар ерөөсөө харж байгаагүй юм дээ хүүхнөөсөө. Тий. Дандаа нэг өдөр одоо амраад исэн бол өдөр болгон тоглолттойгаа тэгээд одоо онцлог тоглолт гэж бид гаргадаг байсан бол одоо плей-офф эхэлсэн учраас тоглолт бүр сонирхолтой. Дээрээс нэмээд плей-инний тоглолтууд үргэлжилж байгаа. Тэгээд магадгүй 3 сарын 17, 18-наас зарим нэг цувралууд ч дуусчихыг бас үүсэхгүй. Тийм. Тэгэхээр дараагийн өдрүүд бас нэг тоглолтойч байж болохоор ингэж харагдаад байгаа. Зарим өдрүүд нь бүр тоглолтгүй ч юм уу. Тэгээд бас үзэгчтэй за дараагийн дугаартаа хэлээ да. Бас нэг юм байгаа. Тэгсэн чинь 7 хоног өнгөрчих юм байна. Ирэх 5 гарагт хэлэхэд яг болох юм байна. Тийм юм байна. Тэгээд яг энэ тоглолтуудаас зя. Өнөөдөр бас манай хөтлөгч тэрэглийн маань төрсөн өдөр төхөж байгаа. Тэгээд 3 сарын 12-ны өдөр тэгээд нийт Сагсан бөмбөг сонирхогчдод болоод Premier Sports-ийн хамт олонныхоо зүгээс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Төрсөн өдрийн Ямар гинти бэ? Би ч одоо энэ нэвтрүүлгийн өөрөө юм бэ. Продюсер, редакторын ингээд хийгээд явдаг. Тэгсэн чинь мдээгүй юм гинт гараад ирлээ. Баярлаа. За тэгээд тэргэлдээ төрсөн өдрийн мэнд хүргье. Тэгээд хүүхнөөсөө гайхалтай авч явж байгаа хөтлөгч өө. За баярлаа. Нийт үзэгчдтэй бас баярлаа. За ингээд өнөөдрийн дугаартаа хүрэлцэн ирж маш сайхан яриануудыг өргөсөн та хоёртоо баярлалаа. Тэгээд болгоныхаа бас цаашдын одоо тасгалжуулагчийн заналд нь амжилт хүсье. Болромоноос одоо 3-3 Pro League тус тоглох бах тий. Тэгээд энэ 100 бас таа өнгөрөх байх гэж бодож байна. Та хоёртоо баяр хүргэе. Баярлалаа. Баярлалаа. За Эгота маань нэвтрүүлэг хамтран хөтлсөнд баярлалаа. Эцэст нь манай нэвтрүүлгийг үзэж сонирхдаг нийт үзэгчдтэй бүгдэнд нь дахин талархал илэрхийлж байна. Дараагийн дугаараараа иргэд уулзцаая.